За сайн байцгаана уу. Smart Balance Lite санхүүгийн системийн 17-гийн 4 гэсэн шинэ хувилбар гарсан байгаа. За энэ хувилбар дээр дараах одоо шинэ боломжууд нэмэгдсэн байж байгаа. За нэгдүгээрт нь аж ахуй нэгж төрийн бус байгууллага, банк санхүүгийн байгууллагын сангийн яамны маягтаар санхүүгийн тайлан гарах боломжтой болсон байж байгаа. За цалингийн модуль нэмэгдсэн байж байгаа. Цалин бодох боломжтой болсон гэсэн үг. За 3 дугаарт нь нэхэмжлэх хэвлэх боломжтой болсон. За 4 дугаарт нь ерөнхий журналын тайлангуудаас одоо жишээ нь дансны хуулга, ерөнхий журнал гэх мэт тайлангууд дээр харилцагчийн мэдээлэл орж ирсэн байж байгаа. За 3 төрлийн жагсаалт нэмэгдсэн байж байгаа. За гүйлгээний загварууд одоо нэмэгдэж шинжлэгдсэн байж байгаа. За энэ боломжуудаас одоо үзүүлье. За компани тохиргоо гэдээ ордог хэсэгт за энэ төрөл гэдээ одоо энэ хэсэгт ийм баазынхаа төрлийг сонгодог боломжтой болсон байж байгаа. За шинэ бааз үүсгэхдээ төрлөө одоо аж ахуй нэгж юм уу, төрийн бус байгууллага юм уу, банк санхүүгийн байгууллага гэж сонгож өгснөөр тухайн одоо төрөлд тарах одоо мэдээллийн бааз үүснэ гэсэн үг. За одоо нэг шинээр бааз үүсгэж үзүүлье. За энэ төрлөө болохоор энд аж ахуй нэгж ингээд сонгоно. За аж ахуй нэгж гэвэл аж ахуй нэгж гээд. За бааз үүсгэх процесс бол та бүхэн мэдж байгаа бах. За шинэ бааз үүсгэх гэдэг товчон дээр дараад за энд одоо үүсгэх баазынхаа нэрийг бичиж өгнө. За ингээд хадгална гэсэн. За дараагийн нэг боломж бол нэхэмжлэх хэвлэх боломжтой болсон байж байгаа. За систем зэсний анхан шатны маягт гэдэг дотор нэхэмжлэх гэж байж байгаа. За энэ дээр одоо нэхэмжлэхээ оруулна. За жишээ нь энэ нэхэмжлэхийг хэвлэж үзүүлье. За ингээд сангийн яамны одоо батлагдсан загварын дагуу нэхэмжлэх хэвлэх боломжтой болсон. За мөн адил одоо энэ дээр одоо тухайн байгууллага одоо өөрийнх нь логог бас оруулж болно. За бичсэн нэхэмжлэхүүд маань нэхэмжлэхийн жагсаалт хэсэгт харагдана гэсэн үг. За дараагийн нэг боломж бол за ерөнхий журналын тайлангууд дээр за жишээ нь дансны хуулга гэх тайлан байдаг. За энэ тайлан дээр харилцагч гэх баг нь орж ирсэн байж байгаа. Ерөнхий журналын төвшөнд одоо ажил гүйцэтгэлгээ харж байхдаа давхар харилцагчаар нь харах боломжтой болсон гэсэн. За жишээ нь энэ одоо кассын орлого, урьдчилж орсон орлого гэдэг одоо гүйлгэн дээр за энэ бол 5 богд группээс орж ирсэн орлого байна гэдэг. За энэ харилцагын орлого, ажил үйлчилгээний орлого гэдэг гүйлгэн дээр за энэ Улаанбаатар такси гэдэг одоо байгууллагаас орж ирсэн орлого байна гэдэг харилцагч байгаа бас ингэж харах баг нэмэгдсэн байж байгаа. За мөн ерөнхий журнал гэдэг одоо тайлан дээр за мөн адилын харилцагч гэдэг баг нь орж ирсэн байж байгаа.
За ноутын баримтын жагсаалт, мөнгөн гүйлгээний баримтын жагсаалт гэдэг хоёр жагсаалт нэмэгдсэн байж байгаа. Тэгэхээр энэ маань одоо за зөвхөн одоо ноутын баримтын жагсаалт гэдэг маань ноуттой холбоотой ноутын авлага өглөг дансан дээр бичигддэг баримтуудаа ялгаж шүүж үзэх боломжтой. За ялангуяа одоо бид нэр ноутыг одоо и баримттай одоо тааруулах гэх мэтлэн ажлууд хийдэг. Тэгэхээр яг одоо ноуттой холбоотой одоо гүйлгэнүүдээ ялгаж ингэж харж үзээ. За одоо энэ ноутын одоо үзүүлэлт дээр ноутын тайлангийн үзүүлэлт дээр одоо энэ маань одоо ноутын өглөг байна. Энэ харилцагчаас авах. За ноут нь цэвэр дүн, нийт дүн гэсэн ийм загвартай хэлбэрээр харагдана гэсэн үг. За дараагийн жагсаалт бол мөнгөн гүйлгээний баримтын жагсаалт гэж байж байгаа. За энэ жагсаалт нь одоо ер нь бол мөнгөн гүйлгээний тайлантай холбоотой. Тэгээ мөнгөний одоо данстай холбоотой гүйлгээнүүдийг ялгаж харуулах ийм тайлан байж байгаа. Жагсаалт байж байгаа. За ялангуяа одоо мөнгөн гүйлгээний тайлан гаргаж явах явцдаа мөнгөн гүйлгээнийхээ үзүүлэлтийг зөв сонгосон байна уу? Энэ үзүүлэлтийг ямар гүйлгээн дээр сонгосон байна гэж одоо шалгах процесс их гардаг байсан. За энийг одоо бид нэр ингээд тусад нь ингэж жагсаалт болгож илүү одоо ажиллахад хэлбэр болгож өгсөн байж байгаа. За дараагийн нэг боломж бол за гүйлгээний загвар дээр гүйлгээний загвар бол нийтдээ 164 ширхгийн загвартай болсон байж байгаа. За энэ маань одоо ерөнхийдөө байгууллагт одоо гардаг бүхий л одоо гардаг нөхцлүүдийг тооцож бид нэр ингэж оруулсан байж байгаа. За жишээ нь кассын орлого, кассын зарлагын хэсэг, за харилцагын орлого, харилцагын зарлага, авлага, за бараа материалын худалдаа авалт, за хангамжийн худалдаа авалт, түүхийн эд, за бараа материалын борлуулалт, за үндсэн хөрөнгийн орлого, илэгдэл гэх мэтлэн ерөнхийдөө байгууллагууд дээр гардаг бүх төрлийн одоо загваруудыг оруулж өгсөн байж байгаа. За би жишээ нэг загвараар гүйлгээ хийж үзүүлье. За эндээс одоо би за жишээ нь харилцагын орлого, ажил үйлчилгээний орлого ноуттэй гэж за энэ загвараа сонгоод за энэ дүнгээ оруулаад за гүйлгээний загвар одоо давуу талыг бол та бүхэн маань мэдж байгаа бах. За энд ингээд дүн оруулахад за энэ нэг автоматар томьёоны дагуу одоо ингээд дансууд дээр ингээд дүнгууд нь тавигдчихдаг байж байгаа. За одоо ингээд гүйлгээг хадгалахад болно гэсэн үг. За мөн одоо би энд нэг багц гүйлгээтэй загвар сонгож үзүүлье. За чинь борлуулалт, за борлуулалтын дээр авлага үүсгүү, бараа материалын борлуулалт авлага үүсгүү. За энэ дээр одоо нийтдээ за энийг багцлж харах юм бол за ингээд одоо дансны авлагатай нэг багц, за бараа материалтай нэг багц гэдэг ингээд хоёр багц гүйлгээ гардаг байж байгаа. За дараагийн нэмэгдсэн нэг боломж бол за гүйлгээний утгыг өмнө бичдэг байсан бол одоо урьдчилаад одоо ингээд код үсгээд одоо байнгын давтагддаг одоо гүйлгээний утгуудаа кодлж оруулж агаад гүйлгэн дээрээ ингээд кодоор нь бичээд сонгочдөг болсон байж байгаа. За гэх мэтлэн ингээд гүйлгээний утгыг сонгох боломжтой болсон байж байгаа. За хамгийн том одоо нэмэгдсэн боломж бол энэ цалингийн мод бол орж ирсэн байж байгаа. За цалингийн мод бол орж ирснээр та одоо энэ дээр одоо хилтэс тасгаараа ингэж цалингуудаа бодоод цалингийнхаа журналыг одоо ерөнхий журнал руу постлоод хүмүүс руугаа мэйл явуулах боломжтой болсон байж байгаа. За энэ ажилтан гэдэг хэсэг дээр
одоо ажилтнуудаа бүгдийг кодлж оруулна. За хилцээс тасаг гэдэг хэсгээр байгууллагынхаа хилцээс тасгуудыг одоо бүгдийг санхүү, борлуулалт гэх мэтлэн ингээд хилцээс тасгуудаа оруулна. За энэ цалин бодлтын жагсаалт гэдэг дээрээс одоо цалингаа бодно. За жишээ нь одоо энэ дээр за урьдчилгаа цалин бодъё. За ажилласан цаг гэдэг дээр нь за 88. За ингээд оруулчихъя. За сүүл цалин бодъё. За ингээд энд бол яг гоо тухайн одоо цалинтай холбоотой бүх одоо нэмэгдэл суудгалуудыг тухайн байгууллага өөрснөө ингээд тохируулаад өгчих боломжтой. За энд мөн адил одоо ингээс авлагын үлдэгдэл гарч ирээд авлага бас хааж болно. Тэгээ за ингээд цалингаа шилжүүлэхдээ би карт нь шилжүүлж болно. За ингээд цалингаа бууцсны дараа гүйлгээ постлох гээд за энэ ингээд шууд цалингийн гүйлгээ маань ерөнхий журнал руугаа автоматар постлогдно гэсэн үг. За мөн адил одоо эндээс бас мэйлээр илгээх боломж байж байгаа. Одоо ажилтнууд дээр одоо мэйлийг оруулах юм бол бас мэйлээр цалингаа илгээх боломжтой байж байгаа. За эдгээр боломжууд Smart Balance Light системийн 17-гийн 4 гэдэг хөлбөр дээр нэмэгдсэн байж байгаа. За баярлалаа та бүхэн.